Дамбын 63 мегаватт станцыг энэ жил дуусгах нь Дамбын станц дуусахаар Сэлб хотын хойдлын чиглэлийг дулаанаар хангах боломжтой болно. Сэлб хотын 26 багц төслийн дундаж гүйцэтгэл 8% явж байгаа. Одоо 3 сарын 15-наас хойш барилгын ажлыг үргэлжлүүлээд энэ жил Сэлб хотын бүтээн байгуулалтыг 60-70% өргөхөөр байж байгаа. Борлуулалтыг энэ жил эхэлнэ. 8575 айлын орон сууцыг ипотекээр засаг дарга зарласан тодорхой эмчнэр, төрийн албан хаагч нартай багш нарт тодорхой үнэстээр хөнгөлөлттэй нөхцлөөр ингээд солонгоруулад ер нь Монгол хүн цаашдаа сайхан амьдрах ёстой, байранд амьдрах ёстой, хөнгөлөлттэй нөхцлөөр гэдэг нөхцлөөр явж байгаа борлуулалтыг бид нар төлөвлөө хийж байна. Тэгэхээр Сэлб хотын хойдлыг бол дамд арж байгаа. За Дамбын станц мөн цаашаа Сэлб хотын 2 дугаар үе шатыг Сүхбаатар дүүрийнхаа 16, 17 дугаар хороолоо үргэлжлүүлээд 2, 3 дугаар үе шатыг 2029 он 30 онд бол эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Тийшээ бол газар чөлөөлтүүд тэгэхээр ингээд 29 он 30 оноос эхлээд Сэлб хотыг үргэлжлүүлээд Сэлб хотоосоо эхлээд цаашаа ингээд тилээд ингээд явах боломжийг бас бүрдүүлж байгаа. Тийм учраас энэ 16 дугаар хор, 22 дугаар хороонууд дээр бол үндсэн төв дулааны магистраль татах ажлууд хийгдэж байгаа.